энэ мэдээлэлтэй ерөнхийдөө танилцаад энэ дээр яг ер нь нөгөө нэг энэ аливаа системийн худалдаа авалт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж байгаа асуудал дээр нэлээд сайн судалгаа хийх хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа одоо сая жишээлбэл нийслэл өмчийн бүртгэл дээр гээд 1.5 тэрбум төгрөг зарцуулж яхад төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 750 сая төгрөгөөр яг адилхан систем аваад шинжилгээд улсын хэмжээнд тусч ийн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чи одоо бид нэр хоорондоо ямар уялдаа холбоог ажиллаж байгааг л харуулж байгаа. Нийслэлийн төсөв гэж байхгүй шүү дээ, адилхан л улсын төсөв. Тийм учраас энэ альва систем худалдаа авах судалгаан дээр хариуцсан чиглэлийн яамнаасаа бас нэлээд мэдээлэл авч солилцож байж энэ системийг авах шаардлагатай өгөгдөг дээр шийдвэрээ гаргаж засаглаа сайжруулах шаардлагатай байна гэж харж байна. Хоёрт болохоор одоо 2026 оны төсөв одоо яг олзруулагдаад бас явж байгаа шийдвэрүүд гарч байгаа хэрэг. Тэрэн дээр бас энэ давхарцсан юмнууд хийгдээд байгаа юм биш үстэй гэдгийг нэг эргэж янах хэрэгтэй байх гэж хэлмээр байна. За гуравт бол одоо 80 тэрбум төгрөгөөр ингээ камержуулалтын ажил хийж байгаа. За гэхдээ камержуулалт маань нөгөө талдаа ингээ бодоод үзэхээр програм хангамж нь дэд бүтцэн за тэгээ камерын зардал ороод болж байгаа хэрэг. Тэгэхээр нэг камерт онгож байгаа зардал нь 2600 камергээ бодоод үзэхээр ойролцоогоор 30 сая төгрөгийн одоо өртөгтэй болж байна л да. Тэгтэл одоо тэр камерыг ашиглаад та бүхний олж байгаа торгуулийн орлого ч хэдвүлээ. Эдийн засгийн хувьд яг ингээ бүх одоо цэг болгон дээр тэгж камер тавиад үнэхээр ашиг байсан уу гэдгийг бас тэр тооцоололд цаана сайн боддог байх л гэж бодож байгаа. Тийм учраас ер нь нөгөө энэ альва энэ систем худалдаа авалтын захиалга өгж байгаа юм дээр эдийн засгийн тооцоо юмудаа бол сайн харж байгаа үстэй. Энэ дээр нь бас сайн эргэж харж шанжих хэрэгтэй байна даа гэсэн ийм одоо зөвлөмжл хэлмээр байна да. За